За өвчлөлийн байдлыг орон нутгийн түвшинд аваад үзэх юм бол бүх аймагуд бол идэвхжлийн түвшнээс дээш түвшинд шилжсэн. За энэ дотроо ялангуяа 8 аймаг алаг цог дэгдэлтийн түвшинд ороод байна. За баруун аймагудаас бол Баян-Улгийн аймаг, за тэгээд Өмнө Говь, Дунд Говь, Говь Сүмбэр, Орхон, Булган гэх мэтчлэн аймагуд алаг цог дэгдэлтийн түвшинд бол ороод байна. За амбалтуурт өнгөрсөн 7 хоногт бол нэг 300 гаруй мянган хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. За эндээсээ бол нэг 7 орчим хувь нь бол томооц төвчний шалтгаантай байсан. За өмнөх 7 хоногтой харьцуулахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1-2 хувиар хүчлийн түвшин бол нэмэгдсэн юм байна. За орон нутгийн түвшинд бол Улаанбаатар хотод мөн адилхан нийт одоо амбалтаараар хандж байгаа хүмүүсийн нэг 6.7-аас 6.8% нь яг томооц төвчний шалтгаантай байна. За өмнөх 7 хоногудад бол өвчлөлийн дийлэн хувь нь 60 орчим хувь нь бол Улаанбаатар хотод бүртгэгдчихсэн бол одоо бол орон нутаг аймагуд руу тархалтын түвшин нэмэгдсэн. Нийт одоо бүртгэгдэж байгаа томооц төвчний 57% нь бол орон нутагт, за үлзэн хувь нь бол Улаанбаатар хотод бол бүртгэгдэж байна.